миний хувьд бодит оршихуйг минь онцлогсон одоо ийм үйл явдал амьдрал ахуй дээр минь тохиолдсон. За үүнээс үүдэлтэй маш их сэтгэлийн дарамт, сэтгэл зүйн одоо гутралтай болсон. Дээр нь одоо амарчсны дараах сэтгэл гутрал хавсарсан. За үүнээс үүдээд одоо ил харагдах байдлаар эрүүл мэндэд олон ноцтой зүйлс илэрсэн нь бол эвтэрт орсон, мэсэлд орох шаардлагатай, заалттай нурууны таталт гэдэг зүйл болсон. Дээр нь нойргуудаас шалтгааллах дагалдах хүнд өвчин бол ингээ бүх биеэр одоо цатнах юм зүйл гараад тэр нь ямар ч эмчилгээ карины үйлчилгээ авахгүй байсан. За энийг одоо сэтгэлийн шийдэд хам суралцаад бясалгал болон хичээл сургалтаар амгаасан. Ямар ч ийм тарианы тусламжгүйгээр өөрөөсөө идгээсэн гэсэн үг. За хамгийн том нөгөө гол асуудал бол сэтгэл зүйн амар амгалан болж авсан. Сэтгэл идгэрэл болж авсан. Хүн ерөөсөө альва хүн амтан сэтгэлийн амгалантайгаас амьдрал нь амгалан байдаг юм байна гэдгийг энэ сургалтаар хамгийн гол нь олж авсан. Одоо бэлгийн ухааныг нь сэдээх, очийг бадраах одоо энэ их үүлийг энэ сэтгэлийн шийд хөтөлбөрийг боловсруулж эржүүлж байгаа хүмүүс хийж байна гэж харсан.